Соёлын яамнаас зохион байгуулж буй соёлын бүтээл цар аяны хүрээнд Дорнод аймгийн музей, Халхал сумын ялалт музейтэй хамтран Монгол дээл үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд Дорнод аймгийн голлох 4 угсаатан, бараг, бурайд, үзэмчин, халх угсаатны дээл, эд хэрэглэлийг дэлгэн үзүүлснээс гадна Халхал сумын ялалт музейгээс Монгол цамын баг, хувцас хэрэглэлийг мөн авчран дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм а. Энэ үзэсгэлэнгийн маань онцлог болохоор одоо яг энэ Монгол дээл хувцсны уламжилт соёлыг одоо түүнийг дагалдах маш олон соёл гэдэг. Соёлын бит болон бит бус соёлын үеийг танилцуулахаас гадна одоо Дорнод аймагт голлон амьдардаг 4 угсаатныхаа соёлын одоо дээл хувцсыг бас өргөн дэлгэр танилцуулж байна. За мөн энэ соёлын бүтээл царын хүрээнд дүр төрх нь болсон энэ Монгол цамыг соёлоос бас танилцуулахаар ингээд дэлгэн үзүүлж байгаа. Монгол цам гэдэг энэ өөрөө яг Монголын үндсэн ийм соёл болоо хөгжсөн. Тэгээ энэ маань яг манай музейн сан хөмрөгт бол хадгалагдаж үлдсэн туршлагал байхгүй ч гэсэн өмнө нь нөгөө нэг энэ сүм хийд илүү өргөн дэлгэр хөгжиж исэн газар нутгуудад бас хадгалагдаж үлдсэн. Тэр утгаараа Дорнод аймгийн Халхал суманд одоо Тов ангийн өв соёл гэдэг утгаараа энийг бас хөгжүүлэхээр тэднийхэн бас бүрдүүлсэн байсан. Тэрийг энд ингээд танилцуулж байгаа. Дорнод аймгийн музейд одоо Монгол дээл хувцснуудын одоо сан хөмрөг хэрэг юм бол дагалзсан одоо эд зүйлсэл гэж юм уу те? Манай музейд нэлээдгүй өргөн байдаг. Тэгээд яг энэ Монгол дээл хувцс маань болохоор өвлийг зууных хэдрэгээд одоо ажлынх, гэрийнх гэдэг маш олон төрөл зүйлээр ангилагддаг. Тэгээд энд одоо бас нэг жижиг талбай шалтгаанаар тэр болгоныг гаргаж чадахгүй. Нэлээдгүй бас хувийг эзэлдэг байгаа. Дээл хувцсны угсаатны дээл хувцсны нэлээдгүй хувийг эзэлдэг. За тэгээ мөн одоо гоёл зүйтгэл гэдэг одоо эхнэр хүнийг гэхээр чинь 5 саагуугаас ахгуулаад толгоон чимэглэл гэдэг. За эрэгтэй хүнийг болохоор чинь хутга, бил, хит хутга гэдэргээд ингээд маш олон эд зүйлсүүд бас ингээд давхар соёлууд байдаг. За тийм мөн энэ дээл хувцсны соёл зөвхөн ганц ингээд уралсан зүйл биш одоо бэлэгдэлцэн талаасаа маш өргөн том хүрээтэй мэдлэг ухаан явж идэг монголчуудын хувьд болохоор тэрийг ч гэсэн одоо энд бас илэрхийлэн гаргасан байгаа. Соёлын яам, өсгөр хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газраас зохион байгуулж байгаа Монгол орон даяар соёлын бүтээл цар аяны хүрээнд Дорнод аймаг одоо 4 агуулгын хүрээнд үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Тэгээ энэ өнөөдөр бол 4 дахь 7 хоног одоо үргэлжлээд одоо ингээд явж байна. За тэгээд 4 агуулгын хүрээнд эхний 7 хоног болохоор үндэсний нэгдмэл үндэслэл гэсэн агуулгын хүрээнд 39 одоо арга аймгийн хэмжээнд 39 үйл ажиллагаа зохион байгуулж 3000 гаруй одоо иргэдийг хамруулсан. Энэ 7 хоногийн хувьд бол соёлын аялал жуулчлал гэсэн агуулгын хүрээнд одоо үйл ажиллагааны төлөвлөсөн үйл ажиллагаануудыг соёл урлагийн салбарын 17 байгууллагын хүрээнд одоо зохион байгуулад явж байна. За нийтдээ одоо энэ сарын хүрээнд Дорнод аймгийн хэмжээнд 9750 гаруй одоо иргэдийг хамруулсан энэ соёлын чиглэлээр одоо ард иргэдэд хүрсэн юм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Монгол дээл үзэсгэлэнг дэглэхэд соёл урлагийн газар, Баянтүмэн сумын соёлын төв, Хэрлэн сумын ахмадын хороо хамтран ажиллажээ. Ахмадуудын хувьд орчин цагт хүүхэд залуус үндэсний хувцаараа гоёхон ихсэж байгаа нь сайшаалтай байгаа талаар хэлж байлаа. За манай Монгол хувцс бол олон талын ашигтай. Хамгийн наазах нь нөгөө манайхан хошигноод ярьдаг шүү дээ. Хээр хөдөө явбал хүнжил болдог, наадам цэнгэн болвол гоёл болдог гэж. Нөгөө олон талын ашигтай. Нэгдүгээрт хоёрдугаар манай Монгол дээл эрүүл ахуйн талаас болон мөн бэлэгдлийн чанар талаараа одоо альч улс оронд байхгүй ийм одоо сайхан бэлэгдэлтэй ийм хувцс байдаг. Одоо тэгээ сүүлийн үед манай ялангуяа манай залуучууд Монгол дээл хувцсыг маш сайхан өмсөж хэрэглэдэг болж байгаад ахуйд миний хувьд одоо баяртай байна. Ингээ улам одоо дээр үеийнхээ уламжлалыг бас юу яагаад орчин үетэйгээ хослуулад энэ Монгол хувцас сайхнаар одоо хийж урдаж ялангуяа өөртөө урдаж өмсөж сурвал сайн байна. Дээр үеийн манай эмэгтэйчүүд бүгдээрээ өөртөө өөрийнхөө хувцсыг уралдаг байсан. Энэ уламжлалыг одоо эмээ өвнөөс одоо өргөн суралцаарай гэж хэлэх байна. Монгол дээл ерөөсөө ямар хүн өмсөж ийн гэдгээсээ шалтгаалаад тухайн хүндээ зогссон бэлэгдэлтэй байдаг. Эрэгтэй хүнийх ямар байх вэ, эмэгтэй хүнийх ямар байх вэ гэх мэтлэг. Адгийн наас хамгийн наазах нь ихэд одоо энгэрийн нэг нь ухлаац ихэд одоо ухлаац хичнээн сайхан 50 гоё байх юм бол орлого олох одоо сайн сайхны бэлэгдэл байдаг. Их мэтлэг ингээд за хамцын одоо богино байвал одоо муу
хамцын одоо урт байх юм бол хоосон гар сарвалзаж явахгүй таглах гэх мэтлэнгээр одоо цааш нь яриад байвал бүх юм нь хормой хот бүх юм нь одоо бэлгэдлийн чанартай байдаг. Энэ сайхан бэлгэдэл эртний уламжилт Монгол дээлээ өргөн хэрэглээрэй гэж уриалж байна. Монгол үндэсний хувцас болох дээл нь монгол хүний биеийн онцлог ахуй амьдрал төгс зохицсон байдаг. Тухайлбал монгол дээлний задгаа байдаг нь өмсгөд хэлбэр зөрүүлж товчулдаг учраас салхи урахгүй дулаахан зах нь босоо тул хоолойн өвчнөөс сэргийлдэг. Өргөн бүс нь бөөр дотор эрхтнийг дөргөлтөөс хамгаалдаг. Урт ханцуу буюу нударга нь гарыг хамгаалж бэлийг оролдог. Хормой нь өргөн моринд мордож бууд суухад хөл тушихгүй байдаг зэрэг байгаль цагуур ахуй амьдралтай нь уялдан зохицож чадсан олон сайн шин чанарыг агуулсан байдаг.